Хүн бүрийн зүрхний гүнд хизээж бүдгэршгүй гэрэлтэн үлдэх онцгой нэгэн оршдог. Тэрхүү эрхэм хүнийг дурсан санах бүрт цээжний гүнд намхан аялахуу ихшиглэж сэтгэл зүрх минь зөөлөн гуниг дулаахан дурсамжаар бэлхдэг. Түүнийг одоо хаана хэрхэн амьдарч байгааг би мэдгүй ч миний амьдралд анхны хайр гэх хамгийн нандин хамгийн гэгээ мэдрэмжийг зааж өгсөн цаг хугацааны бэлэг байсан юм. Та хайртай хүнийхээ төлөө өөрчлөгдөж чадах уу? Өнөөдөр та бүхэндээ 2010 онд дэлгэснээр гарсан Таиландын хайр дурлалын сэдвт инэдмийн драма төрлийн анхны хайр гэх бяцхан зүйл киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Тэгээд тухайн кинонд гарсан даруйдаа Аз даяар бүр маш том тесрэлт хийсэн бөгөөд одоо ч гэсэн залуучуудын үзэх дуртай бас кинонуудын нэгт тооцогдсон юм байна. Миний хувьд болохоор би яг 7-8 жилийн өмнө үзэж байхад бүр үнэхээр гоё санагдчихсэн ямар хөөрхөн кино вэ гэд дахиж давтаж үзээд тэгээ та бүхэндээ ярьж өгөхөөр сонгосон байгаа. Мэдээж та бүхэн манай сувгийн үйл ажиллагааг дэмжиж лайка дараад, subscribe дараад үзээрэй. Мөн миний хувьд болохоор өөр бас нэг сувг хөтэлдэг тэр нь Anime Kursan Guide гэд байгаа. Та бүхэн сонирхоод үзээрэй. Ингээд хамтдаа кино товчлол руугаа орцгоё. Энд харагдаж байгаа нүдний шилтэй тайрамл өстэй бочин бор охин бол манай киноны гол дүр. Өдөр бүр ирдэг кафед найзуудтайгаа ирсэн шаг үнэндээ бол Шон гих залууг энэ замаар явдаг болохоор холоос ч гэсэн краша харж сэтгэлээ твтэж байгаа нь л дээ. Наам гэр бүлийнхээ гест хаусын ажилд тусалж гадаадаас ирсэн жуулчдыг ээжийнхээ ажилуулдаг буудалтаа тусаж авчирдаг. Газар дээрх ганц дүүтэй ч гэсэн дүүн "Яа Ана, би ямар азар аавыг дуурайж төрөөгүй юм болоо. Тэгсэн бол тань шиг царай муутай болоод баалрахгүй юу? Азар ээжийг дуурайж төрсөн болохоор би ч гүнжилдээ" гэл тэгжин. Тэрсгэн нас ойролцоо болохоор хэрүүл зодон бол байх. Ээжийнхээ захиасын дагуу зах руу зайрмаг эдэнгээ наам явж идэл ихц дээрээс нь нөгөө краш нь үсрээл бууж ирснэ. "Мэ, манго идэхүү" гэд цаашаа алхалж ийн. Намайг бас крашлтын байх таа гээл баярлал байжсэн чинь замд таарсан өөр нэг охинд бас л манго өгч ийн. Буруу ойлгосон бол тэ. Манай наам 3 найзтай бөгөөд нөгөө 3 чаваас дээл юу ч болж исэн найзыгаа л их дэмждیں۔ Одоо бол нэг хайрын сонжоо шиг юм бөглөөж өөрсдийнхөө сэтгэлийг хуурч байгаа юм. Наам дахиад л нөгөө Шоныг харсаар л байна. Сэтгэлээ гэж. Хичээл дээрээ Шоныг 10 дугаар анги өмнө нь 2 охиноос олж асуудалд орж исэн Дими залуу юм шүү гэсэн цуу ярианы бичгэн харилцаа найзуудаараа үүсгэж байтал "Та хоёр юу хийж байгаа юм? Чамд хамаагүй. Гэхдээ би багш нь байна" гэд багштаа баригдах иймэрхүү юм бол байдаг шүү дээ, тэ? Хичээлийн дундуур наам ариун цэврийн өрөө орох замаараа краша хайлт хараад харсандаа доогдолж өөхөх шахнаа. Гэхдээ ер нь сургууль дотор краша харах ямар л боломж байна те? Бүхий л цаг үед сталкер шиг хараастай, ширтээстэй, бишрээстэй, догтлоостэй. Наамын аав нь гадаадад ажил хийдэг бөгөөд авга харан дамжуулан маш гоё мэдээд болгож байна. Ямар гэхээр хэрвээ төгсөх жилийн шалгалтаа амжилттай өгч ангидаа нэгээр гарч ирвэл Америк руу аав дээрээ очих нислэгийн тийзийг нь авч өгөх юм байна. Тэг маргааш нь наам найзуудтайгаа ундаа авах гээд ойчрлж исэн чинь хідэн хулгайн баачка нар ирснээ ойчир дайраад "Хөөе Чарльбануудаа сонс, энэ сургуульд хүүхдүүд, эрэгтэйчүүд бас сагсан бөмбөгчд үргэлж нэгт энтергээд даруулзаад харин Шон үүнийг нь хараад 4 охинд ундааг нь авч өгчөөд явснаас олж энэ хоёр уур нь хурц шарлахаад хичээлийн дараа зодоо эхлэвэ. Шоны аав нь алдартай хөл бөмбөгчин байсан боловч олон жилийн өмнөх үндэсний аврах шалгаруулах тэмцээний үеэр торгуулийн зохилтыг алдснаас болж Шоныг дормжилж эхэлдэг. Наам тэр үедээ зодон болсон газрыг мэдээд ирсэн ч аль хэдийн бүгд таржээ. Гэхдээ тэнд байх нэг ширхэг товчийг Шоных гэж бодоод наам аваад хадгалж байгаа юм чинь. Ингэтлээ дурлсан л байгаа хгүй юу? Тэг өдөр авч өгсөн ундааг нь хүртэл уухгүй хадгалах жишээний ундахтаа хажуудаа хөөрхөн Шоныг байна гэж төсөөлөн зүүд найрандаа омблаа гэж. Гэхдээ маргааш нь зодон хийсэн хэрэгээр нөгөө хоёр багшаасаа ирүүний шүлууж нэг сайн гүйлж яхад хөөрхийн наам өөрийгөө буруутай юм шиг мэдрэмж аваад зориг гарган байж анх удаа крашта шархны лэнд төгсөн чинь нөгөөх нь бүр наамын нэрийг мэддэг болж таарсан. Тэгээ краштайгаа анх удаа нилээ эдэн ором юм ярьсан бүр болоогүй нэрийг минь мэддэм байх гэдэл өстө жинхэнэ гуяа алгатаал бүжиглэж өгч байна.
Дараагийн үзэгдэлд манай эд кафед амттан идэж байхдаа гаднаас орж ирсэн охтууд эрэгтэй хүнийг өөртөө татах 20 арга номыг туршиж үзээд амжилттай болсон талаар сонсоод мэдээж зүгээр өнгөрөхгүй шууд судалж эхлэв штэ. Эхний зөвлөгөө нь хайртай хүнээ чин сэтгэлээсээ бодоод Тэнгэрийн оддыг хооронд нь холбон түүнийхээ нэрийг бичнэ. Биелэгдсэн. Шоны аав нь алдартай хөл бөмбөгчөн тэр шоонж гайгүй авьяастай гэхдээ тэр үүнээс илүүтэйгээр гэрэл зураг дарах хоббитой ахгүй юу. Тэгээ аав нарын хэрвээ тэр үед би торгуулийн цогцлтыг алдаагүй байсан бол хүмүн одоо хөл бөмбөгт дуртай байх байсан л гэж өөрийгөө буруутгасаар наам мань харин глоw up хийх гээд шүдний хапраа техний ээлжинд зүүжээ. Тэгэд хоёр дахь хайрын зөвлөгөө болох хайртай хүн рүүгээ нухацтай хараад хийлгэх гэсэн зүйлээ хэлж байна. Наам шоныг ширтээд л эргэж хар гэж амандаа бутансаар эцэст нь хоёр дахь зөвлөгөө биелэгдсэн. Болоод байгаа юм шүү те. Гурав дахь зөвлөгөө бол шотланд аргаар хайраа илчилж нууцаар бэлэг өгөх. Шон бэлэгтэй шоколадыг харсан ч өнөөх нь хар халуунд хайлаад урсаад бүр юу замаарсан юм болсон. Нэрээ энэ англи хэлний багш Пон багшид нэлээд талтай ахгүй юу? Тэгэд нөгөөхөө нууцхан крашлаад Пон багшиг ч гэсэн өөрт нь талтай байна л гэж бодоод байдیں۔ Зайлуул. Яг үнэндээ үгүй. Жишээ нь гадаад явж ирээд бүх багш нарт бэлэгтэй ирсэн, бас оройн хоолнд бүх багш нарыг өрсөн, даанч энэ багш ганцхан намайг гэж л бодоод яваад исэн. Үнэхээр өрөвдөлтэй. Манай киног бас хөөхөн чимж байгаа дүрлтэй. За, ээлжид нэг өдөр манай эд наамда туслах гээд скутерээ эвдэрсэн дүр үзүүлж байгаад Шоноор хүргүүлэх төлөвлөгөө боловсруулсан биш. Шонд бас нэг сайн охин мангато билүү өгөө зогсохгүй албаар хүлэн гэмтсэн болж жүжиглээд Шоноор хүргүүлчлээ. Бас нэг өрсөлд өгч. Ингээд 7 дугаар ангийн анхны хайр дурлал нь бүтэлгээ болсон ч 8 дугаар ангидаа илүү их хичээх хэрэгтэй тийм үү? Найзууд нь Шонтой нийлүүлэх талаас нь үзэж тарж сайхан ус цасанд оруулаад ив хавгүй цагаан тууз зүүлгээд тэдний ажилуулдаг дэлгүүрлүү хүчээр шахам оруулнаа. Нүүрэнд амар сонин өнгөтэй крем түрхсэн. Шон хараад шок. Хүүе наа нүүр амчин зүгээр өвдсөн юм уу гэж авсан. Уг нь хөөрхөн харагдах гадаг штт. Маргааш нь сургуулийн дугуйлан клубт элсэх хүсэлтүүдийг авч яхад жүжигийн клуб ямар ч элсэгчгүй харин бүжгийн клубт бол битүү авчир байна. Энэ үеэр нөгөө өрсөлдөгч охин илт Шонд ханд хаяал зургаад аруулаад наам хөөх юм нь бас зурганд нь орчих санаатай. Ядчихад энэ охин нь та нар царайндаа эргэлзээд байгаа бол өөр дугуйлан байгаа штэ гэж дургу үргээд муудалцаж байгаад багштай баригдаад харин багш нь манай эдийг хөөснөө нөгөө хоёрыг авч үлдэж байгаа нь илт ялгуурлаж байгаагийн тод жишээ гэх юм уу да баг. Нөгөө хоржоо охин бүр наамд өгөхгээ дундаа бэлдээд тэрэн дотроо загсны сүмс албаар хийж хорлох гэж байхад нь Шоны ангийн пин анзаараад хэлж байгаа нь энэ ер нь их зэв охин мэлээ. Энийг ядж яхад энэ багш мэдгүй уугаад үнэн хөвчлөлтэй. Манай эд харин бүжгийн дугууланд орж чадаагүй учраас аргагүй байдалд орж жүжигийн ангид элсчээ. Энэ жилийн жүжиг бол Цасангоо ба 7 одой. Англи хэлдээ хамгийн сайнараа наам цасангоо болж ханхүүнд бол бас хэцүү. Ингээд манайхан жүжигээ өдөр бүр бэлдэж Шоны ангийн пин нүр хувцалтыг нь хариуцаж наамыг арай л дээр болгоодох боо. Удалгүй хүсэн хүлээсэн өдөр ирсэн ч бүжгийн ангийн үзэгчд бол битүү. Даанч манай жүжигийн ангийнхны жүжигчлсэн тоглолтыг үзэх үзэгчд сурагчд бараг л алга. Наам ядаж Шоныг л ирээсэ гэж хүлээж байгаа гэсэн чинь нэг шаал өөр залуу наамыг холоос бүр хараад байх юм. Бараг дурлсан энэ лав. Тэгэхээр энэ залуу бол топ, Шонтой багасаа найзлсан найз нь эдний сургуульд шилжиж ирж байгаа юм байна. Шилжиж ирсэн даруйдаа л наамын талаар байнга Шоноос асууж үерхдэг хүнтэй болов гэл бараг гуйх гэлээ шүү. За тэгсээ чинь мужийн хөгжөөн дэмжигчдийн багийн хоёр ахлагч нь зодон хийгээд гимтсэн тул ахлагчгүй. Тиймээс одоо наамыг л энэ багш гуйхаас өөр аргагүй. Манай наам бүр айгүй хөөрхөн болсон байгаа зү. Хамгийн гол нь одоо 10 хоног үлдсэн болохоор наам өөртөө нилээн эргэлзэж байгаа ч багшийнхаа үгэнд орохгүй болохгүй. Тэгээ наам маань хэдий чадахгүй ч гэсэн маш их хичээсээр найзууд нь хүртэл үнэхээр их дэмжиж байгаа. Харин атаархсан нөгөө хороо охин та нар шиг халтар юмнууд ийм юм хийдгүй. Яаж онгоо жирхийг чи харын энтергээд нилээн доромжлоод шартай наам маань яаж иж байгаад 7 хоногийн дотор үнэхээр хичээхгүй бол угаасаа ямар ч эргэж буцах замгүй болсон. Маш удаан бэлдэж алдаж онсоор эцэст нь хүсэн хүлээсэн өдөр иржээ.
Манай наамчин бүр гүнж цаашаа болцсон, найзууд нь гэр бүл нь наамаар бахархаж, наамч өөртөө итгэлтэйгээр дэмжигчдийн багийн ахлагчаа нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр үргэлжлүүлж байна. Удалгүй Валентины баярч болж наамч өстэй бэлэг сэлт бол битүү. Уг нь яг жилийн өмнө ганц шоколад авдгүй байсан охин ингэж өөрчлөгдөн чинээ хэн санах вэ те? Хамгийн чухал нь гэвэл Шон наам дээр өөрийн биеэр ирж цэцэг өгдөг. Тэгснэ манай найз өгж байгаа гингүүтлээ явчтiim да. Бас арай юу тий. Тэгэхээр цэцэг өгсөн эзэн бол Шоны хамгийн сайн найз Топ. Дээрээс хойш наамыг крашлаад байсан штэ. Тэгэд албан ёсоор үерхэх санал хүртэл тавьдаг. Найзууд нь харин Топт үгүй гэж хэлж болохгүй хаа. Угаасаа Шоны хамгийн сайн найз гэх мэт өөрсдийн чадах мэдхээрээ л зөвлөгөө өгч байна. Гэхдээ наам энд биш Шоны ардал сууж хамтдаа байхыг хүсэж байгаа. Хэцүү ч юм дөө. Топтой үерхснээс хойш найзуудаа гаргах цаг зав нь багасч хамгийн сайн найзынхаа төрсөн өдөрт ч хамт байж чаддгүй. За тэгээ ерөн л ааш зан нэлт өөрчлөгдсөн наамд найзууд нь уур нь хурч гомдож бүр харьцаагаа тасалж байгаа бол наам одоо ч гэсэн Топтой биш Шонтой л байхыг хүсэж байгаа. Нэг өдөр бөөндөө салхинд гарч яхад Шон Топ хоёр 8 дугаар ангитай байхдаа нэг охинд дурлсан түүхээ бусаддаа хуваалцж гин. Тухайн үед хоёулаа гүн дурлаж хоорондоо муудалцаж найзлах үгүүдээрээ хүртэл тулж исэн болохоор тэр өдрөөс хойш дахин нэг охинд хоёулаа сайн болохгүй гэж амласан байдаг. Энийг сонсоод наам угаасаа шууд л сонирн болж байгаа юм л да. За тэгээ мэдээж наам Топ хоёулаа одоо уулзахаа болёо. Би өөр хүн сайн салцгаая гэсэн үгийг хэлдэг. Топ наамд үнэхээр сайн байсан болохоор сургуулаасаа шилжгээр олж цаашлаад өөрөө салсан ч Шоноос юу ч болсон бай наамтай л битээ үерхээрээ гэж аминчлан захиж гуйдаг. Наамын хувьд бол найзуудаа ч алдсан хайртай хүнтэйгээ ч үерхэх ямар ч боломжгүй болсон. Үнэхээр их ганцаардаж сэтгэлээр унаж өдөр бүрийг ганцаараа өнгөрүүлсээр. Тэгээ энэний хажуугаар энэ багшийн краш Тамирын багш нь тэтгэлгээр гадаад явах гээд шархалсан зүрхтэй доглон хайраа зүрхэндээ тэгээд үлдэх нүвүү гэтэл дараагийн Тамирын багш бас л кул гялсхан шиг дэгээдэд авах мэдлгүй дээ. Хэсэг хугацааны дараа наам бодно л доо. Өөрийгөө ямар тэнэг зан найзуудтай гаргаснаа анзаарч удалгүй тэгээд найзуудтайгаа живлэрч урдын хэмэндээ орж ангидаа суралгаараа нэгт ороод аав руугаа Америк руу очиж суралцахаар болж байгаа бол Шон сургуулаа төгсөөд шууд Бангкок явж хөлбөмбөгийн багт тоглохоор болж идэг. Ер нь тэгээ бүгдээрээ л удахгүй төгсөх учраас бас дараа нь сэтгэлээ илчилж чадаагүйдээ харамсахгүй тулд төгсөлтийн үеэр Шонд сэтгэлээ илчилэхээр шийдэж байна. Зөвхөн Шоны төлөө 3 жилийн хугацаанд өөрчлөгдөж, бүжгийн дугуйланд орохыг хичээсэн, жүжигийн гол дүр тоглосон, бөмбөрчтэй ахлагч болсон, хичээлдээ өмнөхөөсөө ч илүү их чармаасан гэд бүх зүйлээ наам хэлж сэтгэлээ илчилсэн чинь дэндүү оройтжээ. Шоны ангийн Пин 7 хоногийн өмнө хайртай гэдгээ хэлээд тэр хоёр аль хэдийн үерхэж байсан байдаг. Ямар их зориг гарган энэ бүхний хэллээ дээ. Наам бүр үнэхээр их шаналж, зүрх нь өвдөж, асгартлаа уйлахаас өөр юу ч хийж чадахгүй. Үүний дараа Шон гэртээ очиход хөлбөмбөгийн багт орох гээд өнөөдөр орой шууд Бангкок руу явхаар болж хувцас хунраа бэлтгэсэн өмнө ширээн дээр байх тэмдэглэлийн дэвтрээ нандин нээж байгаа дүр зураг харагдана. Гэтэл Шон аль дээрээс л хойш угаасаа наамд сайн байсан юм лээ. Хайрын зөвлөгөөний номыг наамыг туршиж байгааг мэдсэн ч гэсэн наамыг эвгүй байдалд оруулахгүйгээд хэлээгүй. Жүжигийн гол дүр болоход ч тэр өмнөөс нь баярлаж жүжигийн хэсэгч гэлээ анх удаа гарт нь хүрэхэд зүрх нь хүчтэй цохилж гоё мэдрэмжийг авсан. Нөгөө Валентинаар өгсөн цэцгийг яг үнэндээ Шон өөрөө ургуулж өөрөө л өгсөн байдаг. Топыг үерхий гэж наамд хэлэхэд би яагаад төрүүлж үерхэх санал тавиагүй болоо гэж өөрийгөө буруутгасан. Топын оронд наам Шоныг байгаасаа гэж хүсдэг байсан бол Шон ч ялгаагүй өөрөө Топын оронд байсан бол гэж үргэлж боддог байжээ. Ингээд Шон явхаасаа өмнө наамын зургаар хийсэн альбомоо өөрийнхөө сэтгэлийн хүүхдэд хамт гэрийнх нь үүдэнд үлдээгээд 9 жилийг ардаа үтсэн байна. 9 жилийн дараа Шон нэгэн бяцхан хүү тэрвэрчсэн Пин дээр ирж байна. Пин хүүхэдтэй болсон бөгөөд Шон энэ хоёрын үерхэл удаан үргэлжлээгүй салаад сайн найзууд болсон байх шиг байсан. Тэгэхээр хүүхдийнх нь эцэг нь мэдээж Шон бол биш шүү. Нөгөө талд наам Нью-Йоркод алдар нэртэй загвар зохион бүтээгч болж эх орондоо удаан хугацааны дараа иргэн ирээд телевизийн ярилцлагад орж ийн.
Түүнийг үзэхээр сурагч насны найзууд нь ирсэн байна. Бас энэ багш сүүлд ирсэн тамирын багштайгаа жан суудсан, ээж нь дүүн гээд бүгдээрээ иржээ. Мэдээж энэ өндөрлөгт хүрэхэд гэр бүл, найз нөхд нь маш их дэмжснээс гадна Наам сурагч байхдаа хүнд хайртай болж дурлаж, түүнийхээ төлөө өөрийгөө даажлан маш их хичээж, царай муутай нугасны дэгдэхийнээс гүнж болсон түүгээ ярьж идэг. Хэдий тэр үеийн дурлал нь бүтээгүй ч гэсэн Наам бүгдийг сайнаар хүлээн авч ахлах ангидаа Америкт сурсан тул эргэж холбоо барьж чадаагүй байдаг. Гэтэл удалгүй Шоны дэвтрийг харуулад тайзан дээр Шоны нэрийг дуудаж байдаг шүү. 9 жилийн турш биенийхээ царайг нь хараагүй учраас тогтоолж үнэхээр ихээр сандарсан Шон тайзан дээр гарч ирмэгцээ Наамд гайхалтай цэцгийн баглааг өгч байгаа бол Наам ганцхан асуулт асууна. Тэр асуулт нь чи хүнтэй гэрэлсэн үү? Харин Шоны хариулт бол би гадаадаас нэг хүнийг ирэхийг хүлээж байсан юм гэдэг. Мэдээж хүлээж байсан хүн нь Наам шүү дээ. Ингээд олон жилийн дараа ч гэсэн хин хинийх нь бийнэ гэсэн тэр зүрх сэтгэл нь огт өөрчлөгдөөгүй байжээ. Анхны хайр гих бяцхан зүйл киноны гол агуулга нь өөртөө итгэлгүй игэл жирийн нэг охины анхны хайрынхаа төлөө хэрхэн өөрчлөгдөж амжилтын оргилд хүрч чадсныг харуулдаг гайхалтай бүтээл байсан. Киноны төгсгөлд 9 жилийн дараа Наам Шон хоёр эргэн уулзахдаа хин хинийгээ нууцхан хайрлаж явснаа мэдэрдэг тэр сэтгэл хөдлөмж мөч бол үнэндээ хайр гэдэг зөвхөн хин нэгнийг хайрлахын нэр биш, харин тэр хүний төлөө өөрийгөө бүтээж илүү өөрийнхөө агсан хувилбарыг бүтээхэд тэрхүү тэмүүлэл дунд оршдог хамгийн агуу хүч гэдгийг бидэнд батлан харуулж байна. Тийм учраас та нар ч гэсэн хин нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж, дурлал гэдэг зүйлийг заавал зүрхээ шархлуулах айдас биш, харин өөрийгөө өөрчилж улам илүү хөгжих хамгийн эерэг хүч гэж хараасай гэж хүсэж байна. Хайр таныг хизээч нураах урмыг чинь хуглах биш, харин өөрийнхөө хамгийн шилдэг, хамгийн гоё хувилбарыг бүтээхэд хөтлөх амьдралын хамгийн нандин бэлэг байгаасай. Тэгэд өнөөдрийн кино тайлбар маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд минь таалагдсан бол лайка дараад, саба дараад дэмжээрэй. Дараагийн контентоор уулзтлаа. Түр чаав.